хөгжлийн жилийн төлөвлөгөөнд нийцээгүй хэдэн арга хэмжээг төсөв тусгасан бэ? Хөгжлийн төлөвлөгөөнд тусгагдсан боловч улсын төсөв тусгадаагүй хэдэн арга хэмжээ байгаа вэ? Энийг баримталж нийцүүлж явахгүй бол хөгжлийн төлөвлөгөө гэдэг зүйлийг батлаад чирэггүй. Нэг хоёрдугаарт нь энэ улсын хэмжээнд гэж одоо энэ төсвүүдээр бол 400 гаруй тэрбум төгрөгийн 40 төсөл арга хэмжээ байгаа. Гэтэл энийг төсвийн тухай хуулинд юу гэж заасан байдаг вэхээр улсын хурал төсөв батлахыг 33 дугаар зүйл байгаа. 33 дугаар зүйлийн 2-6-ад ингэж байгаа. Хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний жагсаалтыг хавсралтаар гээд нэр байршил хүчин чадал төслийн код хэрэгжүүлэх хугацаа төсөв төртөг анхны төсөв төртөг санхүүжүүлэх хөлсөр тухайн жилийн одоо санхүүжилтийн дүн гээд. Тэгээ их хурлын гишүүнүүд бол их хурл одоо төсөв батлахдаа одоо холбогдсон харилцааг зохицуулж байгаа энэ зохицуултын дагуу байршил хүчин чадлын заагаагүй улсын хэмжээнд гэдэг энэ багц одоо төсвийн татвар төлөгчдийн хөрөнгийг сайд ганцаараа мэдэж одоо зарцуулах нь зохисгүй гэж би бол үзэж байгаа. Тийм учраас асуултаа тавьсан байгаа. Тэр асуултын маань нэг тодорхой өгөөрэй. Тэгээ нэг одоо ард түмэндээ бас тайлгна. Энэ нэрээс гадна байршил хүчин чадал гэдэг. Тэгээ улсын хэмжээнд тавьчихар тэгээд яг нэн тэргүүнд шаардлагатай газараа хуваарлаад байгаа юм уу эсвэл өөр газар хуваарлаад байгаа юм уу? Тэгээ энэ олон жил яагаад ингэж явж ирсэн би энийг гайхаад байна. Энээс үүдэлтэй л одоо хардталт маргаа яваад байгаа шүү дээ. Тэр одоо сайд төсөв тойрогтой ингэчлээ гэдэг. Энийг ил тод болгож жагсаалтаар нь улсын хурлаар батлуулах ёстой. Энийг бол би шаардна. Яагаад гэвэл төсвийн хууль чинь шудраг бус байна. Газрын тус Дорн аймгийн нутгаас 95% нь олборлдог. Матад сумаас халахгүй сумаас 20 шахам жилийн хугацаанд 4-өөс 6 ихний төгрөг орсон төсөвт гэтэл 20 шахам жил цэцэрлэгийн шинжилэх асуудлыг шийдээгүй. Тэгээ 4-өөс 6 ихний төгрөг тэр 2 сумаас авчаад тэгээд нэг 3000 хүний одоо эрх ашигт нийцсэн ганц цэцэрлэг шийдэж чадахгүй. Өнөөдрийг хүртэл 20 жил Монголын төр засгийн газар сангийн яам явсан гэхээр би өөр нүдэндээ итгэхгүй байгаа байхгүй юу? Би тэр аймгийн дараагаар ажилласан үед энд орж ирээд энийг бүр гайхаад байгаа. Тэгээ тийм учраас энэ зүйлийг одоо хариулт өгөөрэй. Хоёрт нь энэ төрийн албаагчдын тэтгэмжийг 50% нь ингээд 178.1 тэрбум төгрөгийг одоо иргэжил хойшлуулна гэх. Та нар хүний эрхэнд ингэж халдж болохгүй шүү дээ. Тэтгэврт гарна гэдэг чинь өөрөө тэр хүн тооцоод би ер нь одоо тэтгэврт гарч өөрийгөө одоо амраая. Эрүүл мэндээ би бодё. Урт настай гэж бодож энэ хүн өргөдлөө гэж гарч байхад та нар хүний эрхийг зөрчөөд хууль тогтоомжид заасаар байтал дараа жил 27 онд болгоно гэж ингэж болохгүй шүү дээ. Тэр хүн гинт одоо насан богиносож гинтийн асуудал тэтгэврт гаргаагүйгээс болж энэ хүн одоо зүрх судасны өвчлөл, цус харуулт маруулт, төрөл бүрийн өвчин эмгэгд өртвөл хэн хариуцлага хүлээх юм? Тэгээ ийм механик байдлаар хандаж болохгүй. Энэ 178.1 тэрбум төгрөг гэдэг айгаа байхгүй гэж хэлнэ. Байна. Одоо зөвхөн энэ тарагдсан байгаа материал дотор ихэд энэ мэдээлэл, сурталчилгааны зардал, судалгаа хөгжүүлэлтийн зардал, за одоо томилтын зардал, зочин төлөвлөгчийн зардал, бусдаар гүйцэтгүүлэх ажил, сургалт, дадлаг, бэлтгэлийн зардал гэдэг энэ зардлаа бууруул та. Тэгээ 178.1 тэрбум төгрөгийг тавих ёстой шүү дээ. Би харин хэлж шүү. Нэг Ахмад энэс шалтгаалж эрсдэлд орвол Монголын төр энэ хариуцлагыг хүлээх юм уу? Энэ чи байж болохгүй байхгүй юу да. Энэ соёлт нийгэмд ийм механик аргаар, ийм бүдүүлэг аргаар хууль зөрчиж хүний эрхийг хязгаарч болохгүй. Энээс чинь болоод 50%-аар багасхын гинэ 36 сарыг 18 сар болгохын гэлээгээд баахан өргөдлөөгөө дэвтэртэй гарсан.